COVID-19 цар тахлыг даван туулах чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд зорилттой бүлгийн иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч чиглүүлэн ажилдаг нийгмийн ажилтнуудыг чадахжуулах сургалтыг өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаатай явуулах юм а. Сургалтанд нийслэлийн 9 дүүргийн 171 хорооны нийгмийн ажилтнуудыг хамруулж мэргэжлийн сертификат олгох юм байна. За нийслэлийн засаг даргыг хэрэгжүүлэх агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь Гүүдний Борс Монгол төлөөлөгчийн газар гэсэн олон улсын байгууллагатай хамтраад грант төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр бол сануу жижиг буюу харилцан туршилсны дагуу өнөөдөр яг энэ төслийн хүрээнд нийгмийн зорилттой бүлэгэл рүү чиглэсэн тэрэн дундаа ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудаа чадахжуулах сургалтыг бол зохион байгуулж байна. COVID-19 буюу цар тахлын үед даван туулах чадварыг бэхжүүлэхийн төслийн хүрээнд бол хамтарсан багт ажиллаж байгаа нарийн бичиг болохын нийгмийн ажилтнууд нийслэлийн 9 дүүргийн хүүхэд гэр бүл залуучуудын хилцсэн харьяанд байгаа мэрэгчлэтнүүдэд буюу чадахжуулах эдгээр дээр нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хамтарсан багийн багийн үед даван туулах арга замууд, архины хамааралтай гэр бүлүүдтэй ажиллах арга замууд буюу гамшиг осол тохиолдсон үед нийгмийн сэтгэл зүйн буюу практик зөвлөгөө мэдээллүүдийг хэрхэн өгөх, мөн харилцааны хандлага ур чадварыг бэхжүүлэх, мөн давхар энэ хамтарсан багийн үйлчлэгээ үзүүлж байгаа энэ хамтарсан багаар хуулиар хүлээсэн үйлэг үзүүлж байгаа юунуудыг 84 тоо үзүүлэлтийн дагуу яаж мэдээллүүдээ гаргах уу гэдэг нийт бол 9 сэдвийн хүрээнд бол юм чадахжуулах сургалтыг бол зохион байгуулж байна. За энэ сургалтанд хамрагдсан нийслэлийн 9 дүүргийн буюу 171 хорооны нийгмийн ажилтнуудаа бид нар бол энэ чадахжуулаад багт энэний хүрээнд сертификатыг бас гартуулах ийм үйл ажиллагааг бол 3 өдөр бол Гүүдний Борс олон улсын байгууллагатайгаа хамтран зохион байгуулж байна. Нийгмийн ажилтнууд энэхүү сургалтанд сууснаар кейс менежментийн арга зүйг ашиглан хүчирхээлд өртсөн хүүхдүүдийг илрүүлэх, тэдэнд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэхэд арга зүйн дэмжлэг болох юм а. Түүнчлэн мэргэжлийн ур чадвар эрх зүйн дэмжлэг мэдээлэл авч практик арга зүйн туршлага солилцсон салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх ур чадвар суралцсан гэлээ. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн сургалт маш сайн сургалт боллоо. Биднэрт нийгмийн ажилтнуудад хувь хүнийхээ хувьд хүмүүстэй яаж харилцах вэ гэдэг талаар маш олон зүйлийг ярьлаа. Үүнээс дурдах юм бол хувь хүнд IQ буюу оюухан, EQ буюу сэтгэл хөдлөл, тэгээд төлөвшил гэсэн энэ 3 хүчин зүйлээ өөрөө сайтар ойлгож бусдад нийгэмдээ сайнаар нөлөөлөгч байх ийм чадварыг биднэрт эзэмшүүлсэн ийм сургалт боллоо. Тэгэхээр хорооны нийгмийн ажилтны хувьд ер нь хөвчлэн тулгамддаг хүндрэлтэй асуудлууд ер нь юу гэдэг иргэдтэй харилцахад. За иргэд болохоор ер нь хамгийн хүндрэлтэй асуудал нь болохоор нийгмийн ажилтнууд л ер нь бүхэл асуудлыг бидний өмнөөс шийдвэрлэх хэрэгтэй ч гэсэн тийм ойлголттой байдаг л да. Тийм учраас харилцсан иргэд нийгмийн ажилтнтай бид нартай адилхан хүндэтгэлтэй хандаж болж байгаа асуудлаа хоорондоо зөв зохистой ярилцаж асуудал шийдлийг хамтдаа олох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна те. За өмнө нь бол нийгмийн ажилтны сургалтуудад хамрагдажсэн. Гэхдээ өнөөдрийн сургалт илүү залуу нийгмийн ажилтнуудын хувьд мэдлэг туршлага болсон маш ач холбогдол сургалт байлаа. Тэгээд ерөнхийдөө бол нийгмийн ажилтнууд бидний хувьд бас нийгэмтэй хүмүүстэй харилцахад бас их асуудлууд тулгардаг. Тэр болгонд бид нар мэргэжлийн зүгээс ямар арга зүй хэрэгж ялангуяа нийгмийн асуудлыг шийдэхэд бид нар өөрсдөө бас асуудалд эргээр хандаж нийгмийн сайн сайхны төлөө ажиллах вэ гэдгийг бас энэ хүү сургалтаар маш их мэдэж авлаа. Тэгэхээр хорооны нийгмийн ажилтнуудад ер нь хүмүүстэй харьцаж гэдэг юм уу, янз бүрийн асуудлыг шийдэхэд тулгамддаг ер нь асуудлууд нь юу вэ? Хороон дээр ч гэдэг юм уу, иргэдтэй уулзахад ч гэдэг юм уу, ер нь яг тулгамддаг асуудал. Хамгийн их тулгамддаг хүндрэлтэй асуудал үл яг хүмүүс айгүйх бухимдалтай орж ирдэг. Та нар л нийгмийн ажилтан учраас бидний асуудлыг шийдэх ёстой гэдэг утгаараа тэгэнгүүт бид нар бас яг нийгмийн ажилтны зүгээс бас тэр хүний асуудалд өмнөөс нь стресстэж бас адилхан тийм байдалд орохгүйгээр мэргэжлийн арга зүй хэрэгжилж яг ямар шийдэл хүрэх ёстой вэ гэдгийг бас энэ хүү сургалтаас мэдэж авлаа. Тэгээд ерөнхийдөө хүмүүсийн тэр ойлголт хандлагыг бас өөрчлөхөд нөлөөлөх ажлуудыг зохион байгуулах нь илүү төлхөө нийгмийн ажил гэдэг мэргэжлийг сурчлах хэрэгтэй юм болов уу гэж ойлгож байна.